Яг үнэндээ бол арх ухад шалтгаан мундгүй юм байна. За найз нь явлаа. Сайхан ууцгаа. Ирлээ. Бөөн баяр. Тийм. Өнөөдөр найз нь сэтгэл жоохон готрон байна. Гундуу байна. Найзхан сэтгэл хөөрөөд. Өстой сайхан байна. Саллаа, нийллээ, дориглоо, ажил бүтээх гэж. Тийм. Одоо тэр ч одоо ер нь бас хоцорж явах шиг байна да. Тэгээд нэг бол нэгнийхээ төрсөн өдөр баяр яаж жагт манай чинь баяр нь дуусахгүй. Ингээд ууй гэвэл ерөөсө шалтгаан бол амар их байдаг юм билээ. Уухгүй байх ганцхан шалтгаан байж болд юм бэ. Ерөөсөө л өөрийгөө л бодож байгаа. Өөрийгөө бодож байгаа гэдэг чинь цаа чинь гэр бүл чинь нэг хүн тэр эфемер яваад л шүү дээ. Нэг хүн арх уухгүй байхад архинаас гарахад ойр дотны 20 хүний сэтгэл амардаг тайван байдгаа гэж би бодож ирсэн. Нэрэл өөрийн ээж аав, за төрсөн ах дүү, эхнэр хадам ээж аав, тэгэл үр хөөхөд яалчгүй дотны ойр дотны найз ажлын хүн гэхэр чинь нэрээ 20 гаруй хүний ингээд сэтгэл санаа уужуу тайван байх юм билээ. Тэгэхээр залуучууд маань болж игэл алгасаад байгаараа